Жинхэнэ тансаглал бол бусдаас ялгарах зориг юм. Сайн байцгаана уу? Манай суугийн өнөөдрийн дугаарт тавтай морил. Дэлхийн хамгийн үнэтэй үнэт эдлэлүүдийг уралдаг Ромын 2000 жилийн түүхийг ганцхан хуранд багтаадаг. Хаад ноёд төдийгүй Холливуудын одод хүртэл шүтэн биширдэг нэгэн брэнд бий. Энэ бол Bulgari. Хэрвээ Hermes шиг брэндүүд чимээгүй тансаглалыг илэрхийлдэг бол Bulgari бол яг эсэргээрээ. Тэд бол зоримог, тод өнгө бас анзаарагдахгүй байхын эсрэг философи агуулдаг. Өнөөдөр бид яагаад Bulgari бусад брэндүүдээс огт өөр байдаг вэ? Юу ч үгүй ядуу цагаач залуу яаж Ромын загварын хаан болсон бэ? Тэд яагаад үнэт чулууны үн цэнийг дэлхийд дахинд тодорхойлсон бэ? Bulgari-гийн хамгийн алдартай 5 бүтээл болон бусад бүтээгдэхүүний талаар гайхамшигтай түүхийг хамтдаа сонирхцгаая. Bulgari брендийн түүх нь Sotirios Bulgaris хэмээх грек залуугаас эхэлдэг. Тэрээр 1857 онд Грекийн нэгэн жижиг тосгонд төрсөн ч дайн, дээрэм, ядуурлаас цугтаж 1881 онд Италийн Ром хот руу иржээ. Түүнд мөнгө байсангүй, танилталч мөн байсангүй. Түүнд байсан цорын ганц капитал бол түүний гарын ур чадвар байлаа. Sotirios бол зүгээр нэгэн худалдаачин биш, удам дамжсан мөнгөн эдлэлийн дархан хүн байсан бэ. Түүний төрсөн нутаг болох Эпирус мужин эртнээс мөнгөн эдлэл силбрээрээ алдартай ажээ. Тэрээр Ромд ирэхээс өмнө Корфу арал болон Неаполь хотоор дамжин туршлага хуримтлуулсан нь түүний дизайнд грек болон Италийн соёлыг хослуулах суурь болсон юм. Түүний 1884 онд Ромд нээгдсэн дэлгүүр нь анхандаа Bulgari гэдэг нэртэй биш харин Charles Dickens-ийн зохиолоос санаа авч Old Curiosity Shop гэж нэрлэгдэж байсан гэдгийг та мэдэх үү? Энэ нь Англи-Америкийн жуулчдын анхаарлыг татах зорилготой маркетингийн маш ухаалаг алхам байсан юм. Эхэндээ мөнгөөр хийсэн жижиг эдлэлүүд зардаг байсан ч тэр нэгэн зүйлээрээ гоц ялгарч байсан. Sotirios хуулбарлагдаггүй харин өөрийн гэсэн өвөрмөц хэв маягийг бүтээж эхэлсэн юм. Bulgari брендийн нэр яагаад V үсгээр бичигддэг вэ? Sotirios нь өөрийн овог нь Vulgaris боловч брендийн логон дээр яагаад Bulgari гэж бичигддэг вэ? Энэ нь эртний Ромын латин цагаан толгойд нь U үсгийг V гэж тэмдэглэдэг байсантай холбоотой юм байна. Sotirios өөрийгөө Ромын соёлтой бүрэн нэгтгэж брендтэй эзэнт гүрний сүр хүчийг шингээхийн тулд ийм зоримог сонголтыг хийсэн байна. Bulgari брендийн ялгарл. Тухайн үед буюу 19-р зууны сүүл үеийн үнэт эдлэлийн ертөнцид Францын Рококо хэмээх хэв маяг маш хүчтэйс ноёрхож байлаа. Энэ нь маш нарийн хийцтэй, жижигхэн цэцэг навчтай, даруухан загварууд байсан юм. Бараг бүх л брэнд энэ Франц стандартыг дагаж эхлэв. Гэвч Sotirios үнэхэрийн зоригтойгоор татгалзаж чадсан. Тэр даруухан байхыг огт хүсээгүй. Тэрээр том чулуу, хурц өнгө, архитектурын хэлбэр дүрс, геометрийн шугам болон тэгш хэмт байдлыг эрхэмлэж эхэлсэн нь өнөөдрийн бидний мэдэх Bulgari-гийн тэрхүү зоримог төрхийг бүтээсэн юм. Тэдний энэ их урам зориг хаанаас ирсэн гэж бодож байна? Мэдээж Италийн Ром хот. Колизейн тэрхүү дугуй хэлбэр, эртний Ромын сүрлэг багнууд, эзэнт гүрний тэрхүү агуу сүр хүч. Sotirios энэ бүхнийг зүгээр нэг хараад өнгөрөөгүй харин үнэт эдлэл болгож амьлуулсан юм. Bulgari зүгээр нэг гоёл чимэглэл зараагүй. Тэд Ромын 2000 жилийн түүхийг тэр чигт нь зарж эхэлсэн юм. Bulgari Serpenti. Bulgari гэхээр хамгийн түрүүнд таны санаанд юу ордог вэ? Мэдээж Serpenti. Serpenti гэдэг нь Итали үг бөгөөд могонууд гэсэн олон тоог илэрхийлдэг. Bulgari гэдэг нэрийг санаатаагаар олон тоогоор ашигладаг нь зүгээр нэгэн могоо биш, харин олон хэлбэр, олон хувирал, мөнхийн хөдөлгөөн гэдгийг илэрхийлж бэлэгдэжээ. Хүн төрлөختөн мянган жилийн турш нэг л амьтнаас айж бас нэг л амьтныг биширч ирсэн. Тэр бол яахарахгүй могоо. Харанхуйд чимээгүй мөлхөж, арьсаа гуужуулан дахин төрж, үхэл ба амьдралын зааг дээр оршдог тэр амьтан. Эртний Ром болон Грекийн соёлд могоо бол айдас биш, харин хамгаалагч, бас мөнхийн амьдралын бэлэгдэл байлаа. 1940-од оны дайны дараах Ром хот дахин амьсгалж эхэлж байсангүй. Яг тэр үед Bulgari нэгэн зоримог шийдвэр гаргасан нь бид зүгээр нэгэн гоёл хийхгүй. Бид амь оруулна. Тэгээд тэд могойг сонгожээ. 1948 онд анхны Серпенти мэдлэлээ.
Булгаригийн серпентийн цувралын цаг бугуйчнууд нь хүний биеийг даган хөдөлгөхөөс гадна яг л амьд мэт ороож харагддгаараа онцлог. Тэд үүндээ тубогаас буюу хий дамжуулах хоолойноос санаа авсан уян бүтцийг ашигласан байна. Ямар ч тогтоогч, төвжээ, гагнуур ашиглахгүйгээр хүний гар дээр төгс суудаг нь үнэхээр гайхалтай. Энэ бол зүгээр л төгс урсгал. Яг л амьд могоо шиг. Энэ бол таны бие дээр амилсан урлаг юм. Гэхдээ серпенти бол зүгээр нэгэн үнэт идэл биш. Энэ бол хуучин өөрийгөө хаях чадвар, дахин төрөх зориг юм. Могоо арьсаа гуйжуулдаг. Харин хүн бид ч бас өөрийнхөө хуучин хувилбараасаа салж шинээр төрж чаддаг. Өнөөдөр серпенти цаг, бугуйч, хүзүүний зүйлт болон хувирсан ч түүний утга учир нь огтоос өөрчлөгдөггүй. Тэр одоо ч амьд, одоо ч хөдөлгөөнтэй, одоо ч сэтгэл татам хിവэр байна. Серпенти бол зүгээр нэг могоо биш. Энэ бол дахин төрөхөөс айдаггүй хүмүүсийн бэлэгдэл. Учир нь жинхэнэ тансаглал гэдэг өөрийгөө нуух биш, харин өөрийгөө өөрчлөх зориг юм. 1950-ад онд Ром хот кино урлагийн төв болж Холливуудын одод Ром руу хушуурч эхэлжээ. Тэр үед Булгарыг дэлхийд таниулсан хүн бол домогт Элизабет Тейлор юм. Тэр Клеопатра киноны зураг авалтын үеэр серпентиг анх хараад л дурлжээ. Тэр зүгээр ч нэг зүгээгүй тэр серпентиг эзэмшсэн. Түүний бугуун дээр ороосон тэр алтан могой, эрх мэдэл, тачаангуй байдал, давтагдашгүй стилийг нэг дор илэрхийлж байв. Тэр үеэс хойш серпенти бол Холливуд, серпенти бол айкон болсон юм. Элизабет Тейлор нэгэнтээ Булгари бол Ромд очих миний цорын ганц сул тал гэж хэлэх дуртай байсан. Түүний Ричард Бартонтай хийсэн хайрын түүх, кино зураг авалтууд, тансаг үдшилгүүд энэ бүхэн Булгаригийн маргад эрдэнийн чулуу очир эрдэнтэй салшгүй холбоотой. Ричард Бартон хүртэл Элизабетийн мэддэг цорын ганц Итали үг бол Булгари гэж хошигнож байсан удаатай. Ингэжл Булгари зүгээр нэг дэлгүүр биш, дэлхийн хамгийн том одуудын гэр буюу оддын брэнд болж хамгаалагдаж чадсан юм. Булгари брендийн нэрийн хуудас Капюшон засалт. Үнэт эдлэлийн ертөнцид үнэт чулуу гялалзуулахын тулд таласт гаргаж засах нь хамгийн түгээмэл байдаг. Харин Булгари үнэт чулууг Капюшон буюу дээрээсээ бүүрэнхий гүлгэр хэлбрээр засдгаараа маш алдартай. Яагаад вэ гэж үү? Энэ засалт нь чулууны өнгийг илүү гүн, төрлөх өнгийг нь амьд харагдуулж чаддаг. Сонирхолтой нь тухайн үед бусад брэндүүд үүнийг хэтэрхий энгийн гэж голдог байсан ч Булгари үүнийг өөрийн бэлэг тэмдэг болгож Италийн дахин төрөлтийг илэрхийлж чадсан юм. Булгари бол Emerald буюу маргад эрдэнэ чулууны хаан нан юм. Дээр дурдсан Холливуудын од Элизабет Тейлорын нөхөр Ричард Бартон түүнд хурмын бэлэг болгон Булгаригийн маргад эрдэнийн багц авч өгч байсан ба 2011 онд түүний цуглуулга дуудлага худалдаагаар зарагдахад түүний маргад зүйлт нь $23 сая хүрсэн гэдэг. Энэ нь 1 карат маргад чулууны өмнө дэлхийн дээд амжилтыг тогтоосон түүхэн үйл явдал байлаа. Булгари брендийн хамгийн алдартай 5 үнэт эдлэлийн загвар. Булгари брендийн түүхэнд маш олон тансаг бүтээлүүд байдаг ч дэлхийд даяар хамгийн их танигдсан брендийн ID карт болсон шилдэг 5 бүтээлийг танилцуулъя. Хамгийн нэгдүгээрт нь Serpenti High Jewelry Necklace. Могоон хүзүүний зүйлт. Энэ бол Булгаригийн хатан хаан юм. Уян хатан алтан бүтэцтэй, маргад эрдэнэ, эсвэл очир эрдэнэ шигтгсэн могоон толгойтой. Энэхүү зүйлт нь хүний хүзүүг яг л амьд могоо шиг ороож харагддаг. Яагаад алдартай вэ гэвэл Элизабет Тейлороос эхлээд өнөөдрийн Зендая хүртэл бүх цаг үеийн супер одод улаан хевсний ёслол дээр үүгэр гойдог байна. Дараагийнх нь B01 бөгж. 1999 онд анх худалдаанд гарсан энэхүү бөгж нь орчин үеийн Булгаригийн бэлэгдэл юм. Булгаригийн энэхүү дизайн нь Ромын алдарт Колизей театрын номон халганаас санаа авч бүтээгдсэн ба зүүж болох архитектур юм. Дундаа уян хатан тубогоос спиральтай бөгөөд хоёр талдаа Булгари гэсэн лого сэлбэртэй. Энэ нь дэлхийн хамгийн ихээр хулбарлагддаг хамгийн алдартай бөгжнүүдийн нэг юм. Гуравдах нь Serpenti Tubogos Watch. Энэ бол зүгээр нэгэн цаг биш, бугуйч ба цагны төгс хослол юм. Могоон толгой хэлбэртэй цагны нүүр, бугуйг хэд хэдэн удаа ороодог уян хатан алтан осор. Tubogos техник нь ямар ч гагнаасгүйгээр бугуунд төгс сууж өгдөг.
Энэ нь 1940-од оноос хойш өнөөдрийг хүртэл дэлхийн тренд хэвээр байгаа цорын ганц цаг юм. Monet Collection буюу эртний зоосон цуглуулга. Булгаригийн грек гарал үүсэл болон Ромын түүхийг хамгийн сайн илэрхийлдэг бүтээл юм. 2000 жилийн настай эртний Ром, Грек, Персийн жинхэнэ хүрэл зооснуудыг алтаар хүрээлж орчин үеийн үнэт идэл болгосон. Энэ нь зөвхөн тансаглал биш. Би түүхийг зүүж байна гэсэн утга санааг илэрхийлэхээс гадна мөнхийн Ромтой холбогдож буй мэдрэмжийг өгдөг. Энэ цуврал нь одоо ч брендийн хамгийн үнцэнтэй limited цуглуулгын нэгт тооцогддог. 5 дахь нь Diva's Dream Necklace. Эмэгтэйлэг байдал гоо үзэсгэлэнгийн бэлэгдэл болсон цуврал. Энэ нь Ромын Каракаллагийн халуун усны газар болох Baths of Caracalla-гийн шалан дээрх сэнсэн хэлбэртэй мозаик гэхийг үнэт идэл болгон хувиргасан ба маш зөөлөн гоёмсог хэлбэртэй бөгөөд өдөр тутамд зөөхөд хамгийн тохиромжтой тансаг зэрэглэлийн бүтээлд тооцогддог. Ташрамт хэлэхэд та гоё чамин загвар, чанартай сонголтод дуртай бол манай Азаас бутик Instagram хуудсыг сонирхоод үзээрэй. Бид Америк дахь хамгийн шилдэг дэлгүүрүүдээс сонголтоо хийж таны гарт шууд хүргэж байна. Хамгийн сүүлийн үеийн загваруудыг харахыг хүсвэл манай Instagram хуудас руу ороод follow дарахаа мартва. За ингээд бичлэгтээ эргээд орцгоё. Bulgari брендийн бусад бүтээлүүдийн талаар сонирхъя. Octo Finissimo-г дурдахгүйгээр орчин үеийн Bulgari-гийн тухай ярих нь дутуу хэрэг болно. Энэ бол Bulgari-г зөвхөн үнэт идэвхтэй биш, дэлхийн үт оглоожгын буюу цагны урлагийн хамгийн том тоглогч гэдгийг баталсан бүтээл юм. Octo Finissimo бол сүүлийн 10-аад жилийн дотор цагны ертөнцид 8 удаа дэлхийн рекордыг эвдэж чадсан. Хамгийн нэмгэн автомат цаг, хамгийн нэмгэн турбин, хамгийн нэмгэн минут давтагч гэдэл. Тэд цагны механизмыг бараг л цаас шиг нэмгэн болгож чадсан юм. Энэ цаг нь 8 талт буюу октагон хэлбэртэй. Энэ нь Ромын Maxentius Basilica-гийн таацны хий болон Да Винчигийн зургнуудаас санаа авсан дизайн юм. Хэдийгээр маш олон өнцгтэй нийт 110 талцтай боловч бугуунд яг л 2 дахь арьс мэт наалдаж суудаг. Тэд зөвхөн алт биш. Титан, керамик, бүр нүүрс төрөгч буюу карбон ашиглаж маш хөнгөн бөгөөд маш бат бөх цагийг бүтээсэн. Хамгийн алдартай Sand Blasted Titanium хувилбар нь яг л сансрын хүлгийг хэсэг шиг харагддаг. Bulgari-гийн чулуунаас төрсэн философи зөвхөн үнэт идэвхлээр зогсохгүй. Тэдний арьсан идэл цүнхний цуглуулга дээрч маш тод илэрдэг. Тэд цүнхийг зүгээр нэг аксессуар биш, харин зүүж болох үнэт идэл гэж тодорхойлдог. Үүний нэг жишээ нь Serpenti Forever Bag. Энэ бол цүнхний ертөнцийн айкон юм. Bulgari-гийн хамгийн алдартай, хамгийн их борлуулагддаг цүнх. Цүнхний амсар дээрх мугаан толгой хэлбэртэй төвжээ. Энэхүү толгойг палангаар будсан, зарим тохиолдолд үнэт чулуугаар чимэглэсэн байдаг нь яг л үнэт идэл мэт харагддаг. Цүнхний оосор нь мугаан хайрсыг санагдуулам алтлаг гинжин байдаг ба би зүгээр нэг цүнх биш. Bulgari-гийн үнэт идэвхлийг биедээ авч явж байна гэсэн мэдрэмжийг авдаг байна. Мөн энэ нь зөвхөн эд зүйл биш. Ромын түүх, гар урлалыг өдөр тутамдаа биедээ авч явж байгаа хэрэг юм. Serpenti Cabochon буюу бөөрөнхий засалттай цүнх. Тэр дурдсан капюшон буюу бөөрөнхий засалтаа санаа авч бүтээсэн цүнх нь энэ цүнхний арьс нь маш зөөлөн бөгөөд пүрштэй мэт харагддаг. Ойдлын хэн Bulgari-гийн үнэт чулууны бөөрөнхий хэлбэрийг давтдаг ба маш орчин үеийн өдөр тутамдаа барихад тохиромжтой илүү спорти атлаа тансаг цүнх юм. Bulgari логотой цуврал 1970-ад оны Ромын зоосноос санаа авсан алдарт лого нь бүс, төрөвч, жижиг арьсан эдлэлээр ашиглагддаг. Энэхүү дугуй лого бүхий төрөвчнүүд нь маш цэвэрхэн, классик хийцтэй тул дэлхийд даяар хамгийн түгээмэл хэрэглэгддэг байна. Bulgari нүдний шилнүүд. Bulgari-гийн нүдний шилнүүд нь хажуу талдаа Serpenti эсвэл Diva's Dream-ийн хийтэй байдаг. Энэ нь зөөх үед маш чамин тансаг харагдаж чаддаг өвөрмөц тансаг хийтэй гоё бүтээл юм. Bulgari үнэртэй ус. Bulgari-гийн үнэртэй усны ертөнц бол тэдний үнэт идэвхлийн адил үнэт чулууг үнрээр илэрхийлэх философиор тогтдог. Жишээ нь тэдний Omnia цуврал. Савлгаан л гэхэд Bulgari-гийн алдарт бөгжнүүдийг санагдуулна. Цагаан нь болор, нийл ягаан нь ягаан болор чулууг үнрээр илэрхийлсэн байдаг. Харин ирчүүдийн хувьд Man in Black бол жинхэнэ классик. Энэ үнэрийг түрхэхэд л
танд яг л Ромын язгууртан мэт хүчрхэг мэдрэмж төрөх болно. Тэд өнөртөө усыг зүгээр л нэг үнэр биш, харин шингэн үнэт идэл гэж тодорхойлдог нь ийм учиртай байна. Үүнээс гадна нэг сонирхолтой баримт хэлэхэд англиар энэ брендийг Bulgari гэж дууддаг бол харин италиар Bulgari гэж дууддаг юм байна. Bulgari-гийн ертөнцөөр хийсэн бидний аялал дуусахад ганцхан алхам үлдлээ. Төсөөлөөд үзтээ та Bulgari-гийн үнэт идлэлийг зөөх биш, харин тэр тансаглал дотор амьдарч байна гэвэл танд ямар санагдах вэ? Bulgari Hotels and Resorts бол дэлхийн хамгийн онцгой зочид буудлуудын нэг яхаарахгүй мөн юм. Ромын гантиг чулуун шал, хамгийн ховор торхон хөшиг, Итали маструудын гараар уралсан тавилга. Энэ зочид буудлуудад ороход та яг л Bulgari-гийн маш том үнэт идлэлийн хайрцаг дотор орчихсон мэт мэдрэмж төрнө. Тэд бид зүгээр нэг өрөө зардаггүй. Бид Италийн дээд зэрэглэлийн амьдралын хэв маягийг санал болгодог гэж хэлдэг. Хэрв танд зав болоод боломж гарвал Ром эсвэл Бали дахь Bulgari-гийн ресторанд ядаж нэг айх кофе ууж үзээрэй. Тэнд та жинхэнэ тансаглалын амтыг мэдрэх болно. Bulgari бидэнд нэг л зүйлийг заадаг. Тансаглал бол даруухан байх албагүй. Заримдаа өөрийгөө илэрхийлэх, бусдаас өөр байх нь жинхэнэ үн цэн юм. Хэрвээ танд Bulgari-гийн энэхүү зоримог төг таалагдсан бол лайктаарч манай сувагт subscribe хийхээ мартаваа. Одоо харин сэтгэл хэсэгт бичээрэй. Та Hermès-ийн чимээгүй тансаглал дуртай юу? Эсвэл Bulgari-гийн зоримог өнгөнд нь үү? Дараагийн дугаараар дэлхийн өөр нэгэн сонирхолтой брендийн нууцыг хамтдаа танилцгаая. Баярлалаа. Түр баяртай.